Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ. Эрүүл амьдрал нэвтрүүлэг маань шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр таны эрүүл мэндэд зарцуулж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйн амжилтыг бүтээнэ. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн ивэд тэтгэгчээр Монгол Мед нэгдсэн эмнэлэг ажиллаж байна. Нэвтрүүлгийн ивэд тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Ингээд эрүүл амьдрал энгийн зүйлээс эхэлдэг. Тэр тусмаа бидний амруугаа хийж байгаа хоол хүнснээс эрүүл амьдрал маань эхэлдэг юм а гэж би боддөг юм. Ингээд бид студидээ амуу үр тариа хоол заслын мэрэгжлийн төвийн их хэмж Балчин нэмийг урьж ирүүлээд байна. Ингээд танд өглөөний мэндийг хүргэе. За сайн бацгаана уу та бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргье. Амралтын өглөө үзэгчид маань тав тэрийг харж байгаа. Энэ өглөө маш сонирхолтой бас хэрэгтэй мэдээлэлээр үзэгчдтэйгээ уулзах гэж байгаадаа би бас баяртай байна. Амуу үр тариа хоол заслын мэрэгжлийн төв гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төв маань хизээ яаж үүссэн юм бэ? Энэ төв бас үзэгчдэд маань сонирхолтой байх болов. Манай амуу үр тариа хоол заслын мэрэгжлийн төв нь 2013 оноос Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо 4 дахь жилдээ үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Энэ жил үйл ажиллагаагаа өргөжүүлж одоо 2 дахь салбарын нээлттэй одоо хийгээд бараг удаагүй байна. За тэгээд манай төвд мэрэгжлийн технологич уламж танай ухааны эмч тийм ээ шим дэжил судлаач гэсэн мэрэгжлийн баг хамт олон та бүхэнд эрүүл мэндийн одоо үйл ажиллагааг хүргэдэг байгаа. Би танай төвийн үйл ажиллагааны тухай сонирхоод судалж байхдаа бодож ил л доо. Нэгэн тийм амуу үр тариагаар эмчилж засаж болно гэж байгаа юм чинь одоо яг энэ амуу үр тариагаар өөрийгөө эмчилсэн байт юм уу? Үр дүнгийн үдсэн ийм хүмүүс л энэ төвийг нээсэн байх гэж бодож байгаа юм. Манай төвийн нээлттэй холбоотой гэх юм бол манай захирлууд өөрсдөө хятад улсад бизнесийн чиглэлээр сурч ирсэн хятад болон Азийн орнуудад үр тариа, үр жимс, органик хүнсийг өдөр тутамдаа байнга хэрэглэдэг нь бас тэдний одоо эрүүл амьдралын нууц салшгүй холбоотой гэж үздэг. Энэ Азийн орнууд энтгийг за Япон, Солонгос энэ орнуудад энэ одоо үр тариаг бол одоо хүнсний дэлгүүр захуудад одоо чөлөөтэй худал таалагдчих хүмүүс өөрсдийн одоо сонирхсан уншаад хүчндээ тохирсон бие байдлаа тохируулан тийм ээ тухайн улирал цаг үедээ тохируулан өөрснөө сонгоод туртай хэмжээгээр зөв хэрэглээд тийм сурцсан байдаг. Энэ тэдгээрийн нөгөө эрүүл урт насад нөлөө зогсохгүй ходоод гэдсний үйл ажиллагаа хэвэн байхад бас чухал үүрэгтэй байдаг. Ер нь одоо нурмалын гаралтай уурга эслэгийг маш ихээр агуулдаг учраас бие махбодыг хоргоожүүлэх, тэнцвэржүүлэх, нөхөн сэргээх үйл ажиллагааг маш сайн одоо үзүүлдэг. Танай өөрөө их гоё юм бэлээ. Хүнсээр ангаах соёлыг Монгол улстай түгэнэ гэд. Тэгэхээр хүнсээр яаж ангаад юм бэ? Одоо чухам ямар хүнсээр яаж ангаад юм бэ гэдгийг та тодруулж өгөөч. За хүнсээр ангаах соёлыг Монгол улсад түгэнэ гэсэн сайхан урай зорилготойгоор бид үйл ажиллагаа явуулдаг. Ер нь бол хүний амьдралын одоо гол хөдөлгөч хүч нь хоол хүнс байдаг. За хоол хүнсээ хэрхэн зөв сонгож хизээ яаж зөв зохицуулан хэрэгжилж чаддгаас хүний одоо ходоод гэсний үйл ажиллагаанаас хамаар зогсохгүй бүх биеийн эрүүл байх одоо үндэс гэж үздэг. За тэгээ яалтчгүй манай энэ одоо оруулж ирж байгаа одоо бүтээгдэхүүнүүд бүгд одоо хүнс хүний одоо хүнстэй салшгүй холбоотой. Ер нь уламж танаахаа эртний судартвал тий 5 одоо 6 амт төгөлдөр 5 зүйлийн идэ будаа гэж ярьдаг. Тэрний одоо салшгүй нэг хэсэг үр тарианы зүйл, махны зүйл, үрний зүйл, тосны зүйл тий болгож найруулсан идэ ундаа гэж байдаг. Үрсийн зүйлд нь бол энэ бол одоо салшгүй нэг хэсэг нь болж орж ирж байна. Тэгэхээр таны өмнө байгаа энэ хоёр шилтэй зүйл маань маш олон төрлийн арваа үр тариаг агуулж байгаа шиг байна. Та одоо манай үзэгчдэд тайлбарлаж өгөөч чинь ямар үр тарианууд байна? Чухам юунд сайн тий? За өнөөдөр би төлөөл болгож одоо цөөхөн ч юм уу гол нэрийн үр тариаг авчирсан. За энэ шош буурцаг гэхэд дотроо маш олон төрлөөдөг. Энд одоо 6 зүйлийн шош буурцаг авчирсан байна. За энэ цагаан шош гэдэг. За хар буурцаг буюу хар шош. За ногоон буурцаг байна. Шар буурцаг. Энийг бол монголчууд ерөнхийдөө шар буурцаг нилээх сонссон хэрэгэлдэг хүн их байдаг бах. За энэ хүрэн буурцаг. За тэгээд энэ уурга амин дэмэслэгээр маш баялаг. Эдгээрээ бэлдсэн одоо уургийн бэлтгэл гэж манайх гаргадаг. Жишээ нь тэрийг бол одоо цагаан хоолтнууд болон тийм мах бах хэрэгэлдэг. Тэгээ тамир тэнх юмутай махыг боловсруулахад тийм ходоод гэсэн хямралтай бөөр болон элэгний дутагдaltaй хүмүүс уургийн бэлтгэлийг дээр нь фитнесээр хичээллэхсэ тийм ээ. Одоо турах хүсэлтэй дээр нь хоолоо баг махаа хоолыг баг хэрэглэж байгаа хүмүүсүүд манай уургийн бэлтгэлийг болон шош буурцыг өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэж байх нь одоо энерги их үүсвэр болдог. За наадлын шилэнд маань ямар үр тарианууд байна? Их л гоё харагдаад байна да. За энэ би бөөрийн бэлтгэлийн төлөөлөл
болгож энэ нэг харагдах байдлаар нь манай бөөрийн бэлтгэлд 8 төрлийн үр тариа эмийн түүхийд орсон байдаг. За ингээд орсон тайлбар бол энэ дахиад толгойдлын ухаа гэдэг энэ цэцгийг үрээдэг. Энэ бөөр давсагны өрөвсөл те бүр бэлхүүсээр өвдөх эмэгтэйчүүдийн цэцдийд гэдэг өвчин маш сайн байдаг. Энэ хар нөгөө шош байна. За улаан үзэм, хар гүнжтүүр, хар будаа, за улаан чавга, хушиг, тармил мухар цагаан гэсэн түүхийдүүд орсон байгаа. За энэ хар гүнжтүүр, хар будаа, хар гүнжтүүр, хар будаа, хар шош маань өөрөө бөөрийн хүүтийнхийг арилгаж бөөрийн тамирыг сэргээх үйлдэлтэй мөн хар турлын үр будаанууд залуужуулах болон мэдрэл ой тогтоол хүсний чанарт маш сайнаар нөлөөлдөг. Спортлох эсрэг гэж үздэг. За тэгээ улаан үзэм, улаан чавга бол холестерин буулган цусыг шингэлэн нэлэг бөөрийн үйл ажиллагааг маш сайн дэмжиж өгдөг. За энэ дээр нь тармил мухар цагаан гэдэг нэмийн ургамал байгалийн антибиотик төс дүүчилгээг үзүүлж байна гэсэн үг. Тэгснээрээ бөөр давсагны өрсөлтэй архаг бууч хүчний гэдгээж намдах үйлдэлтэй. За манай монголчуудын донд бөөрийн өрчлөлийн төвчлийг ер нь үйлчлэгийн байдлаас те тандахад ер нь 80-85% нь бөөрийн одоо өрсөлтэй архаг боломж очмог тийм ямар нэгэн хууч хүчнтэй хүмүүс байна. Тийм хүмүүс өвлийн улирд бөөрийн тамир судардаг, хүүтний нөхцлөөр бөөр их өвдөх магадлал ихсдэг учраас өвлийн улирд бөөрөө хамгаалж энэ бөөрийн бэлтгэлийг амуу төвөөс авч хэрэглэх эсвэл энэ хар гүнжтүүр, хар будааг өгвөл хоол хүнсний тогтмол хэрэглэх нь бөөрөө хамгаалах ач тустай байдаг. Та бол нэг цөөхөн төрлийн үр тариа авчирлаа гэсэн шүү дээ. Энээс цаана одоо ер нь хэдэн төрлийн үр тариа байна? Бас ямар одоо өвчин зовирт сайн байх вэ тэд маань? За манайх бол даан байдлаар хэрэглэх юм одоо үр тарианы цуглуул 53 нэр төрөл. За тэдгээрийгээ зохистой харьцаагаар нийцүүлэн зохицуулан хүний оншинд зохицуулж 23 цуврал жорыг гаргадаг байгаа. Одоо энэ бөөрийн бэлтгэлийг манай технологич бутлаад одоо яг ийм харагдах байдлаараа юм нуудаг бараа өнгөтэй. За тэгээд өдөрт 2 удаа усан тутгаад шууд итгэхэд ийм зориулсан бэлтмэл болж одоо хэрэглэгчд хүрдэг байгаа. Таны төв бол 13 хонд байгуулагдсан юм билээ. Энэ хооронд ер нь ямар өвчин завхиртай хүмүүс байдгийг, эрүүлж их хүсэлтэй хүмүүс танаахыг зордгийн. Тэгээд ер нь үр дүн ер нь яаж харагдаж ирд юм бол да. Бид бас ялангуяа чочмог олон ноцтой өвчтэй онш бүхий үйлчлүүлэг штийгээ ингээд шинжилгээтэй хянаж үр дүнгээ тооцохдоо бас их дуртай байдаг. Тим хүмүүсийг аль болох тууштай хэрэглүүлэх ингээд дутуу таслахгүй хаяхаас нь сэргийж байнгын холбоотой ярьж одоо таны энэ үр тариагаа аваад дуусна уу, яаж ямар өөрчлөлт хийж ирэх вэ, ирэх хугацаа чинь болж гин шүү гэж харилцан ярьдаг байгаа. Тэр нь өөрчлөлтөгч маань их дуртай байдаг. Ялангуяа бөөрийн бэлтгэлийг бол манай одоо бөөрийн дутагтай 70 настай эрэгтэй тууштай хэрэглэж чадсанараа кератинийн гэршээсэнд илэрдэг хортой элемент нь багасж одоо маш сайн үр дүнгээ өгсөн. Тэгэхээр дэглэм гэдэг нь маш чухал байдаг. За дээр нь гломерулонефрит гэдэг бөөрийн чочмог өрсөл залуу бага насны хүүхдүүдийн дунд маш ихээр илэрж байгаа. Уураг алдна, шээсээр цус их алддаг байгаа. Тэрэнд бас манай бэлтмэл маш сайн үр дүнтэй байгаа. Одоо хамгийн сүүлд гэхэд одоо манад хамтсан 8 настай байна. Банд бол нэмлэгт бас 2 жилийн хяналтанд байгаа. Тэгээд гайгүй боллоо гэж үзэхээр тэгэл гэмтэл сэтэрдэг. Тэгээд ээж нь манай хаягаар мэдээд ирсэн. Тэгээд уусны маргааш өдрөөс ихэд шээсний өнгө засах царай цус гайгүй болох тийм богино хугацаанд үр дүн өгдөг. Энэ хүнээсээ хамаарат харилцан адилгүй ялангуяа хүүхдүүд өвчин ужиграагүй үедээ одоо илүү хурдан үйлчлэгээтэй гэсэн үг. Танаа тандж байгаа ингээд хүмүүсийг харж байхад ер нь ямар өвчин, ямар зовиртой хүмүүс илүү их хандж байгаа шиг анзаарэгдэж байна. За манай монголчууд ерөнхийдөө нөгөө эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд амьдардаг. За өвөлдөө маш хүйтэн сэрүүн зундаа халан энэтэй холбоотой маань өвөлдөө ер нь махаа голлон хэрэгэлдэг. Ер нь жилийн 4 үйл сүүл үед махыг ихээр эргэлж байгаа. Энэтэй холбоотой элэг цэсний халуун буюу дотор халуун элэг цэсний үйл ажиллагааны хямрал зохиолж байна. За өвлийн үйлрэлд бол бөөрийн тамирс тогтоол бөөрийн үйл ажиллагааны хямрал ерсөд бол хүн болгонд шахуу тохиолдож байдаг. Тэдгээрт нь зөвлөд одоо урт тариа бэлтгэлүүдэд хэрэглүүлэхээр маш сайн үр дүнгээд ирүүлж байгаа. Тэгэхээр монголчуудыг махыг идгээсээ болоод илэгний халуунтай болсаа гэдэг. Илэгний халуун ингээд зүгээр ингээ өөрт ч юм уу гадны хүнд ер нь анзаарагддаггүй. Энэ илэгний халуунтайгүй юм байна да гэд уламжлалтын эмчийн хувьд та. За ер нь л яг нөгөө илэгний халууны үед нөгөө алганы улаалт гэж байдаг. Хүн халгаа харахаар их юм алганы мах одоо махнууд нь их улаан дуу алганы улаалт чинь. За хоёрдугаарт нь ерөнхийдөө нүүрнүүдийг халах улаантгай дээшээ хөөх хандлагатай хуин шарус ихтэй гэдэг ш даралт ихс хандлагатай хүмүүс байж. Ер нь ам их цангамтгай ер нь байнга хүүхд уус хүүхдийн муух сонирхолтой хүмүүс нь энэ дотор хаалган буюу илэгний халуунтай хүмүүс байж болно. Ер нь ямар ч эрүүл мэндийн
зөвлөгөөн дээр одоо эслэг ихтэй хүнс хэрэглээ гэдэг. Гэтэл амуу тариа энэ үр тариа маань тэр жигтэй эслэгтэй бүтээгдэхүүн байгаа. Үүнийг хэрэглээд ирэхэд одоо ингээд зүс царай шууд гэрэлтээд л сайхан болоод ирэх байх гэж бодогдоод байна. За ер нь л энэ байгалийн гаралтай органик хүнс маань эслэг болон уургийн агуулмж өндөр, дээр нь макро микро элементүүд тийм ээ. Хүний бид өдөр тутам одоо хоол хүнсээр авах зайлшгүй шаардлагатай төмөр, цинк, кали, кальц, магний гэдэг одоо ийм олон амин дэмээр баялаг байдаг. За эдгээрийг хүн өдөр тутамдаа хэрэглэснээр эслэг нь бол хүний биеийн хортой бодисыг шингээж биеэс хурдан гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг учраас нөгөө өтгөн хаталтай архаг ордлоготой хүмүүс үл тийм ээ өтгөн маш сайн гарах, бие нь хөнгөрөх. За дэргээ дагаад бодисын салцаан сайжиж бие махбод нь хоргоожинд. За тэгээ арьс үс уналт тийм ээ арьс хуурайших. За нуур царай гэрэлтэх гэдэг ийм заахан ашигтай нөлөөнүүдийг өгдөг. Энэ хавар сайхан амууд хариануудыг ер нь хаанаас оруулж ирдэг юм бэ? За манайха энэ урт тариануудыг бол хятадын Чандам мужи тий улсын үйлдвэр гэрээ байгуулан тодорхой нөхцөл бодлого шаардлагыг ханган оруулж ирдэг. Үүнд гэх юм бол тий органик гений өөрчлөлтгүй гэсэн. За тэндээ бол органик тариаланчтаасаа тий гэрээ дээр цуглуулж гар аргаар бохирдлыг нь түүж бага температурт хатах боловсруулах аргаар ингээд боловсруулж одоо амин дэмэрцийг нь хадгалсан байдаг. За энэ амуу будаа үр тариаг манай нөхцөл Монголын хөрсөн дээр тарих боломж байдаг юм болоо? За манайхан дөрвчээс нь бас судалж үзээд аль урах бололцоотой боломжтой гин тийм ээ хөдөө аж ахуйн их сургуулийн нарга эрдэм шинжилгээний төвтэй хамтран тариалж эхэлсэн. За шар бурцгийг тарьсан, ногоон бурцгийг тарьсан, мөн гашуун арваа болон майлангийн үр зэргийг тарьсан. Тэгээд эдгээрийг тарьснараа энэ Монголдо ургуулсан ур тариагаараа хоргоожуулах бэлтгэл гэсэн шинж орыг энэ жил гаргасан байгаа. Хоргоожуулах бэлтгэлийг яагаад одоо гаргах болсон бэ гэвэл одоо хүний өдөр тутмын одоо тий хоол унд ажил амьдралын нөхцөл эргэн тойрон хөрсний агаарын бохирдолтой холбоотой хүний биед хор гэдэг нь тодорхой хэмжээгээр өдөр тэгээ хоримтлагцаар тий маш их хоримтлал үүсч энэ хороос нөлөөлсөн бас өвчин болон дархлаа хүний биеийн бодисын солио нөлөөлөлт их үүсч байгааг судалж тэрэн зориулж нь хоргоожуулах Монголдо ургасан үр тариа хоргоожуулах бэлтгэлийг гаргахаар бэлэн болоод байгаа. Баяртай сайхан мэдээ. Монголынхаа хөрсөнд ургасан эм сайхан амуу будаагаар бас бие эрүүлжүүлж хоргоожуулах тэр боломж нэгдэж байгаа юм байна. Одоо бусад энэ амуу тарианаас тарих боломж байт юм бол бас судлаад явж байгаа юу? Тий, одоо судалгаа шинжилгээний ажил мөн хувийн болон тий туршлагатай тариаланч цэцэг жимс эмийн ургамлыг судлагч нартай бид хамтран ажилладаг байгаа. За тэгээ аль болохын нүр тариа амаа будаг Монгол орны нөхцөл болон Монгол хүний ослог тохируулан Монгол шүүж нутагшуулах нь бидний одоо алсын зорилгын нэг байгаа. Үзэгчид маань сар шинж болох гэж энэ сайхан үр тариа амуу тариатай бэлгийг өгөө гэх юм бол одоо хаанаас авч болох вэ гэдгийг та хэлж өгөхгүй юу? За манай энэ бэлгийн багцуудыг манай салбар 1 2 те нэг нь одоо Мандухай зочид буудлын урт талын 12 дугаар байранд байгаа. 2 дугаар салбар нь Баян Монгол хорооллын баруун талын Саруул хотхны 115 дугаар байранд шинээр нэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд мөн зогсохгүй энэ сард шинэ салбар нэгдсэнтэй холбоотой үслэг үн төлбөргүй байгаа шүү. Тэгээд та дамжиж эрүүл мэндийн одоо анхаарал тавин очиж үзүүлээрэй гэж та бүгдээ хэлье. За тэгээд мөн манайх соёолч төвийн нөгөө цагаан сарын өргөтгсөн худалдаан дээр энэ бэлгийн багцуудыг худалдааж байгаа шүү. Өндөр насны багц гэхээр энд ямар бүтээгдэхүүн орсон, ямар үйлчилгээтэй юм болоо та нэг тайлбарлаж өгөөч. За өндөр насны багцад нөгөө гашуун арваа буюу хор сагаг тий энэ нөгөө түрүү танилцуулж ирсэн. Энийг ер нь хүн өндөр настан буюу одоо цэцний хямралтай хүмүүс өдөр тутамдаа хэрэгжилж цэс нойр учрахаа үйл ажиллагааг маш сайн тэнцвэржүүлж өгнө. Манай монголчуудын донд цэсний саатал буюу цэсний чулуу тий цэсний өрсөлдөл занхилж байгаа. Тийм учраас нэг өдөр тутамдаа хэрэглэх настай хүмүүст маш зохистой. Дээр нэр гүнжтийн уур орсон байгаа. Энэ хар гүнжтийн уур за ус бууралтахад маш сайн мэдрэл ой тогтоолтонд сайн за гүнжтийн өрөөрөө кальцаар баялаг учраас настангууд маань хэрэглүүл ашиг тустай 5 мохотыг тэнцвэржүүлэн дархлаад дэмжих юм өргөн үйлдэлтэй. Энийг шууд одоо өдөртөө 2 албыг хэрэглэх юм уу бэлэн болсон хоол хүнсэнд тутгаад хэрэглэж болно. Би ингээд задлаад үзчих тий. За дараагийн багц нь за ингээд савлцсан дотроо ингээд тус-тусдан савлцсан байх. Тий ингээд машин наатхан дотор чинь 50 грамаар энэ хор сагаг болон гүнжтийн өрийг савлцсан байгаа. Энэ хүний нэг 5-7 хоногийн хэрэглээ гэсэн үг. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн маань нэг уламжлалт асуулт гэдэг юм а. Та бол уламжлалтын их хэмж. Эрүүл амьдралын хэвшил таны өдөр тутам хийдэг хэвшил юу вэ? Өөрөө хийдэг бусдад санал болгох тэр хэвшил. За
хүн эрүүл амьдрахын тулд тийм ээ юу идэж явах уу, хизээ идэж явах уу, за хэр хэмжээгээр идэж явах уу гэдгийг маш сайн анхаарч явах хэрэгтэй. За тэгээ уламжлалтын талаад нь зөвлөл өглөө босоо тийм ширгээс сууж явах буюу баг зэрэг жамцтай суужиртай усах нь ходоодны галилчийг хэвэн байлгаж ходоод дэлгүүний хүүтэн шингээлт муутахаас сэргийлнэ. Мөн дээр нь болохоор улиралдаа тохируулж хоолохыг манай монголчууд анхаарах хэрэгтэй. Өвөл зөнгөө 4 өдөр тонны махаа идэх нь манай монголчуудад их зохисгүй байдаг. Ялангуяа зуны улирал тонны махыг бага идэх, цагаан идэгээ тэмээ түлхүү хэрэглэж ходоод гидсэн амрааж хороо гаргах нь маш чухал байдаг. За тэгээд энэ үр тариа шаш буурцыг өдөр тутамдаа хэрэглэх буюу өглөө цайндаа цутан хийж идэх нь ходоод хамгаалах маш үр дүнтэй байдаг. Таны хувьд яг өөрөө хийдэг гэр бүлдээ хөвшүүлсэн нэг зүйл чухал гол зүйл чи юу вэ? За өглөө манай гэр бүлийн гишүүд бүгд тийм ээ ус аавна. За хоёрдугаарт нь заавал цайгаа ууж ажилдаа болон хичээлдээ явах нь цусны үйл ажиллагаа болон гэсэн юмлаас сэргийлж манай монголчууд цайгаа ууж ажил хичээлдээ явж байгаарэ гэж зөвлөмөр байна. Та бол ингэ төвшүүлсэн юм те. За баярлалаа амчаа. Тэгэхээр эрүүл амьдрал нэвтрүүлэг маань ярилцлагын болонгаа үзэгч танд хүргэлээ. Энэ удаа бид амуу үр тариа хоол заслын мэрэгжлийн төвийн уламжлалтын их хэмж балжин юмтай эрүүл хооллох тухай ярилцлаа. Өнөөдөр таны эрүүл мэндэд зориулж байгаа хөрөнгө оруулалт ирээдүйн амжилтыг бүтээнэ. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Монгол Мед нэгдсэн эмнэлэг ажиллаж байна. Ингээд бид нэвтрүүлгээ зөвлөгөө болонгаар үргэлжлүүлэн хүргэж байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17 өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрэ. Эрүүл мэнд залуу нас. Ирч хүч. Амин. Гоо сайхан. Амуу. Энэ миний сонголт. Амуу. Миний сонголт амуу. Дорнын уламжлалт ангаах ухааны хүнсээр эмчлэх журийг та бүхэнд танилцуулж байна. Амуу зохицуулах үйлчилгээтэй энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр олон төрлийн өвчнийг ангаах болно. Эрүүл сайхан амьдралынхаа төлөө яг одоо сонголтоо хийгээрэй. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17 өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрэ. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17 өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрэ. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17 өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрэ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. За эрүүл амьдрал нэвтрүүлэг маань үргэлжлэн үзэгч танд хүрч байна. Энэ удаа бид хоол боловсруулах замын эмнэлгийн их хэмж болормоотой ярилцаж байна. Ингээд өдрийн мэд хүргэе эмчээ. Сайн байна уу? Өдрийн мэд. Эмчээ тэгэхээр өтгөө хаталт гэж яг юу вэ? Өтгөө хаталт гэдэг нь ерөнхийдөө хүн өдөрт 48 цагаас дээш 48 цаг болон түүнээс дээш хугацаагаар өтгөнөө гадагшлуулах тохиолдолд энийг өтгөө хаталт гэж үздэг. Тэгэхээр өтгөн хаталтаас ер нь ямар өвчин үүсдэг вэ? Бүдүүн шулуун гисний өвчнүүд үүсэх их хүнс болдгоо. Бүдүүн шулуун гисний өвчнүүдээс сүүлийн үед шулуун гисний өрөвсөл өвчнгүүд бас нэлээд тохиолж байна. За энэ дотроос хүмүүст нэлээд элбэг тохиолдог нь шамран буюу шулуун гисний цагаан мах эргэх гэж хүмүүс яриад хэлээс сурч заншсан энэ өвчин байгаа. За шамбрам гэдэг нь шулуун гисний гарах хэсгийн шулуун гисний гарах хэсгийн судасны өргөсөл цүлхэн үүснээс үүсэж байгаа. Шулуун гисний гарах хэсэг булчин байна. Тэгэхэд энэ гарах хэсгийн
бидний ярьсан шулуун гэсний гарах хэсгийн судасны бөөгнөрл зүлхэн гэдэг чинь одоо энэ бол дотор одоо шамбрам, энэ гадна хэсгийн шамбрам гадагшаа бүр гарч гадагшаа зүлгээж ингэж гарч ирдэг. За энэ үед хүнд ямар одоо зөвөр төрөх вэ гэхээр хүн дээр бицэх үед өвдөх, цус гарах тий доошо унжирч, төөнөрч өвдөх, одоо доошо юм гарах гээд байгаа юм шиг санагдах, суухад одоо хүндүүр, явхад одоо эмзэглэлтэй байх тий ийм шинж тэмдгүүд гардаг. За үүнээсээ гадна мөн шулуун гисний за энэ өтгөө атснараа бас хамгийн нэлээд элбэг тохиолддог өвчний нэг бол шулуун гисний амсрын цууралт урагталт гэсэн юм өвчин байгаа. Энэ өвчний үед яадаг гэхээр одоо өтгөн удаан хугацаагаар одоо өтгөн хаталтай явснаас мөн жирэмсэлт хөвгөл ээжүүдэд энэ одоо шулуун гисний цууралт урагталт гэдэг өвчин нэлээд элбэг тохиолдог. За нэгэнт ингээд ийм өвчин тусцсан за өтгөн хатдаг тэгээд дээрэс нь бүр шамбрамтай болцсон хүмүүс ер нь ямар эмчилгээ хийх ёстой? Ер нь бол бүдүүн шулуун гисний одоо өвчлөл ингээд үүсээд өөрт мэдрэгдэндээ өвдөөл ингээд наашаа гарч ирэл. Жишээ нь шамбрам гэхэд одоо жишээ нь 4 үе шатаар явагддаг гэж үздэг л дээ. 1-р үе шатанд яадаг вэ гэхээр одоо хүн дээр бицэхэд өвддөг бага хэмжээний цус гарч болно. Наашаа зүлхэж гарсан зүйл байхгүй 1-р үе шатанд. 2-р үе шатанд болохоор яах вэ гэхээр наашаа бага зэрэг одоо хүн дээр бицэх үед гарчаад өөрөө буцаад орчдөг. Энэ бол 2-р үе шат гэж үздэг. За наашаа одоо зүлхэж гарсан зүйл нь өөрөө одоо гарын тусламжтайгаар өөрөө хүн чихэж оруулж ингэж явах юм бол 3-р үе шат гэж үздэг. Өөрөө хийгээд ч буцаж гараад одоо ордггүй болсон үе бол 4-р үе шат гэж үздэг. Аливаа өвчний эхний үе шатанд бол хүн мэдээж хоол хөдөлгөөнд анхаарад ингээд өөрийгөө бас хамгаалаа явж болно тий. Мөн эмийн бол эмийн бас эмчилгээгээд хэрвээ үнэхээр одоо 3-4-р шатандаа орсон эм хоолоор засагдахгүй болсон бол мэрэгжлийн эмчид хандах ёстой. За хоол хүнсэндээ одоо жишээ нь сая ус хөдөлгөөн гэдээ ярьлаа тий. Үүнээс гадна одоо манай Монголд одоо жишээ нь шулуун гисний одоо өвчнүүдийг ангаах одоо эмийн хэлбэр лаанууд, тоснууд маш олон хэлбэрээр орж ирсэн л дээ. Одоо жишээ нь гэлцрийн гэдэл аав. Энэ бол ерөөсөө л өтгөн хаталтын эсрэг өтгөнийг зөөлрүүлээд гулгамтай болгоод гаргадаг л аав. Жишээ нь бол зүрхний хүнд өвчтөй хүмүүс хаалгаанд орсны дараа жирэмсэн ээжүүд ч гэдэм үү те дүүлж чадахгүй хүмүүс бол гэлцрийн лаг хэрэглэхэд өдөрт одоо жишээ нэгээр хэрэглээд явхад энэ өтгөнийг бол зөөлрүүлээ гаргах жишээтэй. Энэ лаг хүүхдэд хэрэглэж болох уу? Хүүхдэд ер нь бас ерөнхийдөө хүүхдэд болохоор гэлцрийн беби гэж бол хэлбэр байдаг. Гэхдээ манай Монголд одоохондоо тэр нь орж ирээгүй байгаа тийм. Талсид гэдэл аав. Энэ болохоор яадаг вэ гэхээр одоо саяны шулуун гисний цууралт өвчний үед хэрэгэлдэг. За энэ яг тухайн өвчний үед хүнд хамгийн их зөвөрлөдөг юм юу гэхээр өвдөлтөөсөө гадна цус гарч яадаг. За энэ цус гараад яваад ах юм бол яах вэ гэхээр архив цус багталтанд хүргэн шулуун гисний одоо өрөвсөлт хүргэн тэгээ улмаар бол хавдар үүсгэж болно тийм ээ. Тэгэхээр цус алдалтыг тогтоодог. Энэ одоо жишээ наталсид гэдэг лаан яадаг вэ гэхээр далайн хүрэн замгнаас гаргаж авсан бэлдэн. Натрий альгинат гэсэн нэгдэлтэй ямар ч антибиотикгүй гормонгүй учраас одоо хоргүй тэр тусмаа жирэмсэн хөвгүүл ээжүүдэд одоо хэрэглэхэд хамгийн одоо боломжтой бэлтгэл байдаг. Тэгэхээр энийг одоо өдөрт 1-2-оор хийгээд 7-14 хоног хийгээд цус алдалт тогтоод өрөвсөл намдаад шарах нөхөнд олждог. За Нэгефон гэдэг энэ лаан болохоор Орос улбаны улсад үйлдвэрлэсэн лаа байна. Энэ болохоор яадаг вэ гэхээр саяны ярьсан шамбрам өвчний ил болон далд хэлбэрийн тэгтээ цус гараагүй үеийн маш их хөвдөлттэй хавгналтттай үед хэрэгэлдэг. Энэ яадаг вэ? Найрлагандаа цусыг шингэлэх, өрөвслийг намдаах, өвдөлт намдаах үйлдэл үзүүлдэг учраас одоо шамбрамын үеийн имчилгээ болдог. Тэгэхээр за энэ одоо лаанууд нь болохоор жоргүй бэлтгэл одоо монсын аптекуудаар, бусад аптекуудаар бол нэлээд байгаа. Тэгэхээр энэ лаг одоо жишээ нь өөрөө жишээ гэрийн нөхцөлд хийгээд 7-14 хоног хийгээд үнэхээр үр дүнхгүй бол заавал мэрэгжлийн эмчид яралтай хандаж зөвлөгөө авах нь зүйтэй. За баярлалаа. Тэгэхээр эрүүл амьдрал нэвтрүүлэг маань энэ удаа хоол боловсруулах замын эмгэгийн их хэмж болормоотой өтгөн хатал түүнээс үүсэх өвчний тухай ярилцлаа. Ингээд үзэгчид маань тодорхой мэдээллийг авсан байхаа гэж найдаж байна. Нэвтрүүлгийн ивент тэгж таны эрүүлэнхийн төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Эрүүл Монгол хүний төлөө Монгол Мед нэгдсэн эмнэлэг. Алтан үнжилгт улагчин дахиад жилийг өгтөж, азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрэ. Эрүүл мэнд залуу нас. Ирч хүч. Амин дим. Гоо сайхан. Амуу
Энэ миний сонголт. Амуу. Миний сонголт амуу. Дорнын уламжлалт ангаах ухааны хүнсээр эмчлэх журийг та бүхэнд танилцуулж байна. Амуу зохицуулах үйлчилгээтэй энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр олон төрлийн өвчнийг ангаах болно. Эрүүл сайхан амьдралынхаа төлөө яг одоо сонголтоо хийгээрэй. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрэ. Алтан үнжилгт улагчин дахиад жилиг өгтөж, азмол их дэлгүүрийн зүгээс зарласан хямдрал худалдан авагчдын хүсэлтээр 2 дугаар сарын 17-ны өдрийг дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Сар шиндээ сайхан шинлээрэ. Таны эрүүл мэнд таны гарт. Одоо харин үргэлжлүүлээд усан спортоор хичээллэхийн тулд анхан шатны мэдэгдэхүүнийг хүргэе. Бид өмнөх дугаартаа усан спортоор хичээллэхийн ач тусыг мэдэж авч ирсэн бол одоо харин та бүхэн сэлд сурахын тулд юу юуг анхаарах ёстой юм бэ гэх мэт мэдээллийг хүргэе. Та бассейнд хичээлэхээр эрэхтэй хүүхэд цагаан орхон шинжилгээ, том хүн халдвартын шинжилгээг өгч хувийн ариун цэврийн хэрэгслийг бэлтгэж орно. Альчуур, саван, бие угаагч, уловч, усны хувцас, зориултын нүдний шил, зориултын усны малгай зэргийг бэлтгэх хэрэгтэй. Өнөөдрийнхээ хичээлдээр одоо анхан шатны сургалтанд одоо манай энэ Батшимиг бол хамрагдж байгаа. Нэг уртлаасаа эрүүвч зүүчин гэдэг чинь усанд одоо ингээд орлоо гэхэд толгой ус руу гударч ороод одоо ус цайлгах аюулгүй. За ардаа ингээд хөвгч зүүцсэн учраас би чинь бол усан дээр хөнгөн хөвгөх учраас одоо багш бол усан цэлтийн техник хичээл заахад бол ямар нэгэн байдлаар доошоо орчих болов гэж айхгүйгээр усан цэлтийн техниктэй бол танилцаад эзэмших бүрэн боломжтой. 4 төрөлтийн сэлт байдаг. За мэлхийн сэлт, араараа дадлах, өврөөрөө дадлах, дэлхвийн сэлт гэдэг. Мэлхийн сэлтийг сэлт сурсны дараагаар дараагийн 3 төрлийн сэлтийг сэлт сурах маш хялбар боломжтой болдог. Өнөөдөр бол зөвхөн усанд дасах, усанд хөвөх, нүдэ хард сурах, гулсах дасгалуудыг хийнэ. За Батчимгийн өнөөдөр анх удаа орж байгаа тий. За одоо 2 гар ойрхон. За 2 хөлөө хоошин сул тавилаа. Эрүүгээ эрүүвчин дээрээ тавина. Дохоо шулуун. Дохоо шулуун болго. Ингээд дохоо шулуун. За эрүүгээ эрүүвч рүүгээ тавиад өг. Ингээд мөрөө тавингууд би чинь өөрөө хөвөөд гараад ирнэ. За ерөөсөө айх юм байхгүй. Усан дотор огцом ширүүн хөдгөө нэг хийхгүй. За гар юм байна. Эрүүгээ усан дотор тавилаа. Анх ус руу ингээд ороход их хүйт юм шиг байна. Тэгээд ороод хэсэг хугацааны дараа усан дасаад ирэхээр тун таатай болно. За одоо хөвхийг ойлголоо шүү дээ тий. За одоо хөлөө буцаага зөөлх энэ дээр тавиад зогс. За нүдний шилээ зүүж байгаа усан дотор нүдээ харах дасгалыг одоо хийе. За амаараа гүн амьсгаа авлаа. Нааш анхаар ингэж авна. Авахтаа тэгээд ууш руугаа амьсгаа аваад том ангааж амьсгаа авна шүү. За ангааж амаараагүй амьсгаа аваад амьсгаагаа түгжлээ. За түгжээд толгоогоо дүрээд 10 тоолно. Толгоогоо дүр. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За тэгээ зөөлхөн гарч ширүүн гарахгүй шүү. Зайлшгүй ингээд нийлүүлсэн байх хэвээр. Ингээд улс явж байхдаа ингээд тэнэлэгчтэй зэрэг усан дотор ийм өргөн эсэргүүцэл уучраад уушаага явах нь муу гэдгийг. Тийм учраас ханаас гулслаа. Заавал ингээд шулуун чигээрээ барьж өгнө. Амаараагүй амьсгаалаа. Толгой дүрлээ. Ханаасаа жилээ. Айгуу дөхөмтэй юм байна. Эхлээд нэг хөөгч хэрэгслүүдэд зүүчдэг учраас ямар ч аюулгүй, дээрээс нь яг багш хянжаа учраас хутанс бас магадaltaй юм ба шүү. Таны эрүүл мэнд таны гарт. За ингээд амралтын сайхан өдөр эрүүл амьдрал нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд хүрлээ. Эрүүл амьдралын төлөө манай нэвтрүүлгийг ивент тэтгэгч Монгол Мед нэгдсэн эмнэлэг ажиллаж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр таны өөртөө эрүүл мэндэд зарцуулсан хөрөнгө оруулалт ирээдүйн амжилтыг бүтээнэ. Ингээд эрүүл амьдрал энгийн зүйлээс эхэлдэг. Нэвтрүүлгийнхээ дараагийн дугаараар иргэн уулзъя.